Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Хоббит цувралынхаа part 2-ыг хүлээн авч сонсноо. За тэгээд part 1-ийг сонсоогүй хүмүүс байвал комент хэсэгт линкийг оруулъя. Сонсчоод ороод ирээрэй. Харин бүгдээрээ одоо part 2 руугаа орцгоё. Авраг бүрэгдүүдийн тусламжтайгаар оркуудаас аврагч чадсан манай хэд Эребор уулыг зорин алхасаар л байлаа. Гэхдээ манай хэдийн араас оркууд орхин дөхөж ирсэн байсныг даанч мэдсэнгүү. Орой болох үеэр Билбо ойролцоо хатан зөхөн дээр цэргүүдэд дагуулan манай хэдийг хайж буй Азогийг харах ба манай хэдээс бас холгүйхан маш том баавгай шиг амтан байхыг хараад дотор нь арцаагаал явчлаа. Гялс нөгөө өдөр гүйж чоод харсан зүйлсээ хэлтэл Гандалф баавгааны талаар сонсоод нэг их гайхгүй байгааг харвас тэр энэ баавгайг мэддэг бололтой. Оркуудын цэрэг манай хэдийн үнрээр тунгуудахгүй гүйцээд ирэх болохоор бүгдээрээ энүүхэн ойрхон байх байшин тонцгоё. Гэхдээ нэг асуудал байгаа нь гэрээ эзэн бидэнд туслана. Эсвэл алчиж магад гэж Гандалфыг хэлэхэд манай хэд бүр гайхаал явчихноо. За тэгээд угаасаа сонголт байх биш байшинд орж байгаад учрыг нь олондоо ухааны бодон Гандалфыг даган байшин руу гүйцгэнэ. Манай хэд үдшийн бүрийгээс үүр цах хүртэл оркуудаас зүхтан гэгээ хаяарах үеэр Гандалфын яриад байсан байшингийн бараа харагдана. Байшингийн үдээр орж байх үед тэднийг чиглэн нөгөө том баавгай чинь хар хурдаараа давхин ирэх ба манай золтоол баавган хоол болцсонгүй хаалгаа арай гэж хааж чаддаг. Гэтэл удалгүй гаднаас энэ гэрээ эзэн орж ирэх ба энэ гэрээ эзэн чинь саяны аврах том баавгай байсан юм байна л да. Гэрээ эзэн баавгай бит хуурахаараа оюун санаагаа алдаж хит тогшин болдог бөгөөд ойрын үед эдний тал нутгаар оркууд ихээр үзэгдэх болсноос болж баавгай болж хувран оркуудыг үргэж байгаа гинэ. Гэрээ эзний төрлийнхэн энэ нутагт олноор амьдардаг байсан ч оркууд гарч ирснээр бусад төрлийнхнийг нь устган манай залуул ганцаархнаа үлдсэн юмсанж. Тийм болохоор оркуудыг яснаасаа үзэн яддаг бөгөөд манай эд ч бас оркуудаас зүхтаж явааг сонсоод дайсны дайсан миний найз гэдэг шиг манай эдийг хооллож ундлан гэртээ онуулаад маргааш өглөө өөрийнхөө адуунаас өгөөд ой хүртэл ядаж унаад явчих. Манай адуунууд буцаад гэрээ олоод ирнэ гэд амжилт хүсээд үдлээ. Азог цэргүүдтэйгээ манай эд рүү довтлохоор ойролцох модонд бэлтгэж байтал блог гэх нэг орк ирснэ. Эзэн чамайг дуудуулж байна. Гэд байсан болохоор хүссэн хүсээгүй эзнийхээ дуудлагаар нөгөө нэг хуучин балгас дээр ирлээ. Гэтэл нөгөө биежгүй сүүдэр шиг хар хүч чинь Азог тандан цэргүүдэд цуглуулад удахгүй болох дайнд бэл гэж тушаах ба Азогийн хувьд дайн тулаанаас илүү тоорныг алахын хүслэн болж байсан учраас овоо биерхүү блог гэх энэ орктой хандан тоорны толгойг тасдаж ир гэж хэлээл явууллаа. Манай хэд явсаар ойн захад ирэхэд ой нэлэнхүүдээс аралтаж ямар ч гэрэл гэгээгүй жихүүдээс даахаар болсон байдаг. Энээг тойрч гарна гэвэл маш их цаг алдах гэдээсэн болохоор эргэлз хэмгүй ойроо орноо. Явж ороод удалгүй моднууд дээр хар хүчний тэмдэг байхыг харсан Гандалф ер нь л хар хүч өнөө маргаашгүй сэрэх гээд байгааг ойлгон бусад шидэднүүдтэйг уулзан энэ асуудлыг нэг тийшин шийдэхээр эльфүүдийн Ревендел хот руу буцахаар боллоо. Явхаас өмнө нөгөө эдтэй хандан наад ой чинь хар хүчинд автсан болохоор та эдийн толгой тархийг самууруулж хийм харуулж магад бие биедээ итгээд эв наримталтай анхааралтай яваарай гэж хэлээд Эребор ууланд очихоос чинь өмнө би та хэдийг гүйцээд ирнэ гэж хэлээд яваад өгнө. Манай хэд ойн жимиг даган нилээн хідэн цаг алхсан ч ердөөсөө нарч тусахгүй харанхуу бөгчм хэцүүхэн байсан бөгөөд нэг мэдсэн чинь жимээсээ гарцсан. Толгой тархин нэргээд сүүл рүүгээ бүр хийм хараад балархнаа энэ хэд. Тэгснэ энэ замаар явна. Гүй тэр замаар ч явна. Гэд хоорондоо хэрэлдээд бараг барьж авч зодолтгийн даваан дээр тоорон чимээгүй гэснээ биднийг нэг зүйл ажиглаад байна л гэж авч байна. Моддын дунд гэрэл харагдахаар нь Билбо авирсаар угаад орой дээр нь гараад иртэл нарны туяа цэвэр агаар угтаал авж байна. Толгой тархин сэргээд Эребор уулынхаа барааг чараад авлаа. Манайхаа одоо яг урд зүгээ чиглээд алхуул болчих юм байх шүү. Гэд нөгөө өдрүүгээ хэлтэл ямар ч хариу байсангүй. Гайхаад доош харж байхдаа хүл алдан унахтаа бүр битүү аалзны торнууд дээр унчна. Аврах том аалз гарч ирээд хормын зуурал Билбог торндоо ороогоод чирж гулдацсаар үүрэндээ авчран идэх гэж оролдох үед Билбо сэлмээрээ аалзны гидсийг зоон алж өргөдөг. Аалзны заван шүлсийг нь өөрөөсөө арай гэж салгаад бусдыгаа артал нөгөө эдийг бүгдийг аалзны шүлсэндээ ороогоод удахгүй идэх гэж байгааг харсан Билбод сонголт байсангүй. Нөгөө бүгжээ зүвтэл харагдахгүй болохоос гадна бүр аалзнуудын яриаг ойлгоод байвал яах вэ? Үнэхээр л ид шидэн бүрдсэн бөгж юм да. Энэ хитэ одоочуудыг яаж идвэл амттай вэ? Гих зэргээр аалзнуудыг ярьж байх хоорондоо Билбо нэг мод авчидээд аалзнуудын анхаарлыг татнаа. Чимээ гарсан зүг рүү хамаг аалзнууд явсан ч ганцхан аалзал нөгөө эдэг маань манад үлдчихээр нь Билбо сэлмээрээ мань аалзыг хөнөөж орхино. За ингээд сэлмээрээ аалзны шүлснүүдийг тасдан одоочуудыг судлах ба бусад аалзнууд гарч ирэн Билбо руу дарих үеэр өнөө хичтэй бүгж нь сугараад газар унчноо.
Одоочууд зэвсгээ аван аалзнуудтай алдсаж эхлэх бөгөөд Билбоч бүгжээ авах гээд ухаан жолоогүй газарт буух үедээ нэг жижигхэн аалз байхыг хараад зэрлэгээр хөнөөснөө энэ бүгж зөвхөн минийх гэж хэлэх үедээ өөрийгөө бүгжний хүчинд автаадж байгаа юм шиг яг л агууд таарсан голлум шиг зан гаргаад байгаагаа анзаардаг. Манай хэд жин улаан алснуудыг яаж алъя да гэд байжитэл эльфийн хаан тулсын мэрэгэн харваач Леголос цэргүүдэд дагуулan гарч ирснээр алснуудыг ядхамгүй устгаж орхих ба манай одоочуудын нэг Кили яг нэг алсанд алуулах гэж байж хат нь Таврел гэх эльф бүсгүй гарч ирэн Килигийн амийг аварнаа. Манай хэд эльфүүдийн сэлэмтэй байгааг харсан Леголос манай зэвсгүүдийг хулгайлсан байна. Та нарыг байцаана. Гисээр байгаад дагуулan явсаар эльфийн хаан тулсад авчираад шоронд хорих үеэр Кили амийг нь аварсан Таврел нэг чулуу харуулснаа. Энэ чулуу одоо чамайг насан туршиж чинь хараана. Гэхэд төрхий Таврел итгэсэн бололтой царайнд хувьсгийн айгаал явчив. Тэгэхээр энэ Кили за тоглосон юм аа. Энэ юу гэж харах вэ? Энэ зүгээр л ээж маань надад өгсөн бэлэг байгаа юм. Ээж маань Эребор ууланд очих юмсан гэж их удаан ярьдаг байсан. Ээжийнхээ хүслийг биелүүлчих юмсан гэж хэлэх үед Таврелд Килигийн хошин хэрнээ үнэн ч зам байдал их л таалагдж бараг дурлал явчих шиг боллоо. Киноны маань 1-р анги дээр гарч байсан эльфийн хаан Трандул Торинтой уулзаад олон жилийн өмнө авч чадаагүй Эрдэнэсээ нэхэхэд Торин өөдөөс нь урлан луу манах руу дайрж байхад та нар бидэнд туслаагүй гэж гүжүүдэлнэ. Тэгсэн Трандул хэлж байна. Та нарын Эрдэнэсд шунсан хитэг шунал тэр луг танаа уул руу дуудсан. Та нар наад шунлаасаа болж л ийм байдалд орсон гэж хатуухан хэлээд Торин нэгж бас шоронд орчин. Энэ үед Асогийн явуулсан блог гэх орк цэргүүдтэйгээ манай хэдийн үнэрийг дагсаар байгаад эльфийн хаан тулсын хаяанд тулан иржээ. Харин Билбо маань нөгөө бүгжөө зүүцэн эльфүүдийн шоронгийн төлхөрийг сэмхэн аваад нөгөө дээр очин шоронгийн хаалгуудыг нээн одоочуудыг оргуулах ба зөөрний давхарлуу дагуулan явж тэнд байх хоосон торхнуудад орд суугаад цайзын дор байх голоор дамжин гарахаар хөвцгөөдөг. Одоочууд шоронгоос оргосныг мэдсэн эльфүүд тэдний араас гарч ирэн голын хаалтыг хааснаар яг гарах гэж байсан манай эдийг гацаачнөө. Гэтэл энэ үеэр оркууд бөөнөрөө дарин орж ирээд тэр хавьд байсан эльф цэргүүдийг нухаж эхэлдэг. Одоочууд маань торхноосоо л оркуудтай үзэлцэж эхлэх бөгөөд Кили дээш гарan голын алтыг онгойлгох гэж хагаад блогийн суманд харвуулчихноо. Килиг гүцэх гэж байсан оркуудыг Таврел харван аасны хүчинд Кили хаалтыг онгойлгож чаддаг. Ингээд бусад руугаа өсрөн буугаад энэхэд гол дагуу урсаж эхлэгч нөгөө заван оркууд чинь салахгүй. Ирэг дагуу гүн очин сүх сэлэм юу байдгийг бүгдийн шидэн зарим нь нумсанмаар харван манай эдийг алах гэж оролцсон. Одоочууд маань хэдий жижигхэн биетэй ч далайн дэрэмчичгэл чадварлаг тулалдан муусан оркуудыг нэдалж байх бол нөгөө талд Леголос Таврел хоёр нумсам сэлмийн ирээр оркуудыг толгой дараалан устгаж байлаа. Одоочуудын маань хамгийн бүдүүн нь асар хурдан шалмгаа хөдөлгөөн үзүүлж оркуудыг хөөс салхишгэл нэргэж байгааг харахтал одоочуудыг үнэхээр басч болохгүй үндэстэй гэдг нь мэдэгдэнэ. Гэтэл нэг орк яг Леголосыг алах гэж байхыг харсан Торин сүгшидэн Леголосын амийг аварч байгаа харагдах бөгөөд эльфүүдийг үздэггүй Торин эльфийг авран чинээ бодоогүй бололтой. Манай эдж голоо даган урсаад яваад өгөх бол Леголос Таврел хоёр нэг оркийг амьдаар нь барьж яваад хааныхаа өмнө өвдөглүүлд суулгаад ямар зоригтой эльфүүдийн хаан тулс руу дайрсныг асуухад энэ нөхөр бас гүргэр юм аа. Одоо удахгүй дундад ертөнцийг тэр чигтэнд харанхуу нөмөрч айдас хүүдээс зовлон зүдгүүрээс өөрзүүл үлдэхгүй гэж муухай анх үед эльфийн хаан сонсч дэссэнгүй бололтой. Толгойг нь тастаал хай. Удахгүй хар хүч гарч ирэхийг сонссон хаан хил дээр байгаа цэргүүдээ нэмэн одооноос энэ цайзаас хинч гарахгүй шүү гэсэн тушаал буулгах бөгөөд энэ Леголос ч хааны ганц хүн юм байна. Тэгснэ хүүдэ хандан чи Таврелыг дагаад хаасаагүй явхаа бол чи арт түмэндээ хэрэгтэй шүү гэж анхааруулнаа. Гэтэл Таврел хааныхаа үгийг зөрчин Килигийн араас явах гэж байхад нь Леголос түүнийг зогсоогоод би чамтай хамт явж чамайг хамгаална гэснээр аавынхаа үгийг умартан хайртай бүсгүйгээ хамгаал явахаар болдог. Одоочууд маань урсан явсаар голын ирэг дээр гарч ирцгээх үеэр Килигийн үлэндээ авсан шарх улмал биеийг нь муутгаж байгаа нь анзаарагдж байсан ч Кили тоосонгүй. Би зүгээрээ бүгдээрээ явцгаая л гээд байна. Гэтэл нэг номсон магсан нөхөр гарч ирэхэд манай хэд мөчөөгөө өглгүү дайрах гэж үдсэн ч энэ нөхөр ямар мэрэгэн харавдгийг хараад хил хамаараа ойлголцохоор болдог. Одоочуудын маань хамгийн настай нь залуутай ярилцсан бид хэд худалдаачд байгаа мó. Бид нарыг хот руу дөхүүлээд өгвөл чиний хөлсийг 10 дахин нугалж өгье гэж хэлэхэд манай залуу зөвшөөрнө. Энэ залуу энгийн хүн биш ээ. Асар мэрэгэн харавдаг болохоор ямар сайндаа мэрэгэн баард гэдэг хочтой бөгөөд өвөг эцэг нь Эребор уулын хажууд байх хүмүүсийн тосгоны хаадууд байсан Сэхэтэн угсааны хүн аж. Гэсэн хэдий ч луугийн дайралтын дараах нь эдний өвөг эцэг Нуурын хотод ирж энгийн иргэн болон суурьсан юм байна. Нуурын хотод одоо амьдрал маш хэцүү байгаа тул баард өдөртөө нуурт загасжилж олсон эдэн цаасаараа амьдралаа залгуулж байгаа болохоор одоочуудыг хүргээд өгчвөл овоо тоног гэрийг нэгэ гиз сатгалан байлгана. Гэхээс дотроо баярлж байлаа.
Хот руу нууцаар нэвтрүүлэхийн тулд одоочуудыг торхонд оруулж суулгаад дээрээс нь үгсэн загсаар булах ба ингээд хотын орох хэсэгт ирээд худалдаачны өмнөлгөө үзүүлээд яг явах гэж итэл хотын даргын туслах гээд Колизеум гарч ирснэ. Бүр дэвчгнөөд хамаг загсуудыг нь далаа засгаад эхэлнэ. Хотынх нь ард иргэд хоолундгүй өлсөж зангаж байхад наа загаснууд чинь эрүүл ахуйн бичиггүй байна. Гэд солиороод харин цохиод авмаар байсан ч хотын даргын туслах болохоор хил амаараа л учраа болохоор болдог. Энэ загснуудыг хайсныг хүмүүст хэлвэл бослог гарч танаа дарга суудлаасаа хусагдах байх та гэж хэлгүйд ард иргэд гэдэг үгнээс үгтлээ айдаг хулчгаар бардыг юутаж оруулахаар боллоо. Нуурын хот бол хэдэн зуун мянган үнэтэй цэвэрхэн хот байсан ч луугийн дайралтаас хойш хотын иргэдийн тоо багасч ядууралд нэрвэгдсэн бөгөөд хотын удирдлагууд нь бүгд авилгалд идэгдэн өөдгүү навчнуудаар дүүржээ. Байшингийнх нь гадаа туршуулаад байгааг мэдсэн бард одоочуудыг жорлонгийнхоо нүхээр гэрлүүгээ оруулдаг. Манай эд чөрхи Эрабор орох гэж ёстой 9 жорийн юм үзэж байна. Өөрсдийгөө атах зураа цонхоор цамхаг дээр байх номыг харан тэр юу болохыг сонирхон асуудал олон жилийн өмнө луу эдний хот руу дайрах үеэр бардын өвөг эцэг тэр цамхаг дээр гарч луу руу харсам гээд асар бат бөх төмөр сумаар харвах үед луугийн арьс хит хатуу байсан болохоор зөвхөн нэг харьсыг нь л ховхлон унгаж чадсан гэдэг домог байдаг тухай хэлэхэд манай хэд ч нэг их итгэсэнгүү. Бард тохиролцсон үлсэн аван амлсан ёсороо өөрт байх зэвсгээ өгтөл үнийг харсан манай хэд голон бид нар яаж ийммар тулдах юм? Биднийг заллах гэж оролдлоо. Гээл эхлэлгүй яхав. Бард хотын захирагч иргэдийн бүх зэвсгийг хурааж аваад амбартаа нуусан. Тухайлбал манай тэр шөнөө хотын захирагчийн амбарыг тонон өөрсдөө зэвсэглэж аваад гарах гэж байхдаа Кили шархандаа цовирлон чимээ гаргаснаар цэргүүдэд баригдчихнө. Бард энэ үед өвгцгээс нь уламжилж үлдээсэн сурвалж бичигт Торн нэртэй ханхуу байсныг гинж санаад хэрвээ энэхэд Эраборт очин лууг сэрээвэл эдний хот дахин сэргэхгүйгээр сүйднэ. Гэдэгт санаан зовон одоочуудыг зогсохоор гарах үед Манхидэг айл хэдийн хотын дарга байцаасан зогсож байна. Торн өөрийгөө одоочуудын хаант улсын угсаа залгамжлах ханхүү гэдгийг хэлээд бид Эраборт дахин хаант улсаа байгуулахаар явж байна. Хэрвээ та нар биднийг явуулбал бид өөрсдийн эд баялагаасаа танаа хоттой хуваалцаж болж байна гэж хэлэхэд эд баялаг гэдэг үг сонссон хотын даргын нүдэн сэргээл явж байна. Энэ үед Барт одоочууд лууг сэрээвэл манай хот үнсэн товрог болно гэж сануулсан ч хотын даргын хувьд эд баялагаас илүү хүчтэй зүйл байхгүй тул шууд л одоочуудыг суллан Эрабор уул руу явахыг нь зөвшөөрөөд бүр зав хүртэл гаргаж өгнө. Маргааш өглөө манай хэд завиндаа суун явхад Торн Килид хандан чи ийм шарахтаа явж чадахгүй. Эндээ үлдээд бие бод гэж хэлэхэд Килигийн хувьд ээжийнхээ хүслийг биелүүлж Эраборт очиж чадахгүй болсон доо. Асар их гуниглан Торныг өөрийг нь хамт авч явахыг гуйсан ч Торн зөвшөөрсөнгүй. Килитэй хамт одоочуудын маань хоёр нь үлдэхээр болох ба Килигийн биеийн муудан орох газаргүй болох үеэр мань гурав тандгаар нь Бард дээр очин тусламж гуйхад Бард ч тэгээд хүн чанартай болохоор мань гурыг оруулдаг. Энэ үед Гандальф шиттэнгүүтээ уулзахаар явж байх замд хар хүч Гандальфыг ер нь нударчих гээд бас л хэцүүхэн зам туулж явсаар хуучны анд бор шиттэнтэй тааран энэ хоёр цааш явсаар эрт үед шиттнүүд цугладаг байсан хуучин балгас дээр ирдэг. Яалтчгүй хар хүч мэдрэгдээд байсан болохоор ичээдийн хүчээ ашиглан хар хүчийг гарч ирэхийг тушаахад Азог цэргүүдэд дагуулan гарч ирээд Гандальфыг цохиол унглаа. Гандальф ичээдийн хүчээрээ тэднийг холдуулж байсан ч дээр доргүй оркууд язганаад байхаар нь ичээдээ ашиглан тэр хоёр тэндээс түрхэн зүхтжээтэл нэг том нүүгэлцэн ард зүйл манай хоёрлоо дайрахад Гандальф таягаараа цагаан гэрэл цацруулан үзэлдсэн ч хар хүч яалтчгүй асар хүчрхэг юм аа. Гандальфын гэрлийг унтраан таягийг нь хүртэл шатааж орхих ба энэ үед хар хүчний удирдагч Сауроны хавхар дүрс ил гарч ирснээр Гандальф ухаан алдаад унчна. Нэг сэрээ тартал Гандальфыг хавцлын орой дээр хорьцсон байх бөгөөд доор нь хэдэн зуун мянган орк цэргүүд хамгаалалт дуулгаан өмсцөн дайн өдөөхөөр хөдөлж байгаа нь харагдана. Одоочууд маань Эрабор уулын бэлдэх үе ирж инхүү эзэн тулсаа алдснаас хойш 170 жилийн дараа Торн болон одоочууд маань өөрсдийн төрсэн газраа эргэн ирлээ. Манай хэд Торны өвөөгийн асар том хөшөөгөөр дамжин матсаар уулын ард байх нууц хаалган дээр ирэн нар тусч байгаа дэргээд нууц хаалганы цоожийг өдөржингөө айсан ч ямар ч түлхүүрний цоож гарч ирсэнгүй. Намрын сүүл сарын өмнөх өдөр бол өнөөдөр уул нь цоож гарч ирэх ёстой доо гэд бүр гайхшаа орж итэл яж хахад нар жаргах төгчийсэн болохоор түлхүүрээр биш хүчээр идэж орох гэж оролдсон ч ямар ч нөлөө байсангүй. Ингээд нэгэнд нар жаргасан болохоор Торн болон одоочууд маань сэтгэлээр унан түлхүүрийг газар таяад хаднаас бууж эхлэхэд Билбо энэ хүртэл явчаад бууж өгөхийг хүссэнгүй. Газрын зураг дээр бичигдсэн шүлгийг дотроо бодон зөвхөн нарны гэрэлд биш сарны гэрэлд ч гэсэн цоож гараад ирж магад гэж бодтол нэрэл сар гарах үед түлхүүрийн цоож ил гараад ирд юм да. Билбо уулан дээрээс бусд руугаа орлон буцаад гараад ир түлхүүрийн цоожиг олчлоо гэж орилж байхдаа газарт байгаа түлхүүрийг санаандгүй өшөглөөд яг унах яхад нь Торн амжиж барьж авснаар манай хэд цоожиг онгойлгон хүсэн хүлээсэн хаалгаараа одоочуудын эзэнт гүрний цайз руу нэвтрэн ордог.
Манай хэд амьд яваа насандаа гэр орондоо буцаж ирсэндээ сэтгэл нь уяран, зарим нь нулимс туслаж эхлэх бол Билбогийн хувьд анх удаа орж ирж байгаа болохоор одоочуудын цайзыг харан бүр сүрдэг шиг болно. За тэгээд Билбо маань энд ирсэн гол даалгавраа биелүүлэхээр алт эрдэнэс сүглэрсэн зойрны давхарт буун Аркистон чулууг хайж эхэлдэг. Амьдралдаа анх удаа ийм их эрдэнэс харсан Билбо маань ч дотроо бөөн баярлуулж энэ баялагын зарим нь минийх болно доо гэд баярлж байгаад санаандгүй нэг зоос унахтал луугийн нүд дийл гарч ирээд золтоол зүрхээр явцсангүй. Тэнд байх болонд очиж амьсгаагаа дарж байгаад эвтэйхэн тэндээс холдох гэтэл луу энэ жоохон чимээндэл тэр дороос ирэхва. Билбо маань харагдахаас өмнө нөгөө бүгжөө зүүн өөрийгөө далдлаад авсан ч Смауг хэдий харж чадахгүй ч Билбог үнрээр нь мэдэрч байлаа. Билбо тэр дороо сандран зүхтангүйсэн ч Смауг түүнийг хүн араас нь галаар төнөх үед бараг л шатах төгсөн ч цуцалтгүй гүйсээр байлаа. Смауг Билбог одоо биш гэдгийг нь үндрээр нь мэдж байсан болохоор ямар зорилгоор ирснийг нь асууж байснаа миний эд баялагийг авах гэж ирсэн муу хулгайч чамааг шатааж ална гэж занл хийлээд эхэлнэ. Гэтэл Билбо бүгжнээсээ болоод хар хүчний дүрсийг харан толгой тархин эргээд тэсгийн аргагүй болж исэн болохоор ялтчгүй бүгжөө тайлаад Смаугд харагдчихна. Баригдсандаа бандсан Билбо хулгай их гэж биш харин Смаугийн агуу хүчийг нь харах гэж ирсэн. Гэт хэлтэл Смаугд энэ нэг таалагдж өөрийнхөө асар том биеийг бүтэн харуулад муухай инээн өөрийгөө гайхуулж байх үед Билбогийн нүдэнд Аркистон туслаа. Танаас агуучтан энэ ертөнцид байхгүй. Гэх зэрэгээр Смаугийг магтах үед хөрсө Смауг тэр авд байх авраг багнуудыг төлхөн унгаахад асар их чимээ гарan Смауг сэрснийг мэдсэн настай одоо тоорон тандан бүгдээрээ орж туслая. Гэхэд тоорон хуваа бодсон зан гаргаад ганц сулгаачийн төлөө төлөвлөгөөг нурахгүй. Ухааны юм ярих үед л настай одоо маань тоорон шууд л өөрчлөгдөж байгааг мэдэрдэг. Аэропорт гарсан жижигхэн нуурын хотод хүртэл мэдрэгдэхэд баард лууг харман алахаар үүгэцгээсээ уламжилж ирсэн хар сумыг аван хүүгээ дагуулаад гарлаа. Гэтэл цэргүүд баардыг зогсохоор хөөж эхлэх үед баард хүүдээ сумаа өгөн өөрөө цэргүүдтэй алцаж эхлэх ба даанчин олон цэргүүдийг яаж орхов тэдэнд баригдаад шоронд орчихно. Яг энэ үед оркийн цэргүүд Сэмэрхэн нуурын тосгоныг бүслэж байх үеэр Килигийн шарханд эми ургамал цуглуулж явсан одоог харчна. Тэд баардын байшин руу дагаж орон манай гуравтаа алсаж эхэлнэ. Гэтэл Леголос Таврел 2 гарч ирснээр оркуудын эсрэг тулаанд хүч нэмдэг. Торынд байхгүйг мэдсэн блог цэргүүдэд дуудан Эребор руу явах гэж оролдоход Леголос ардаас нь гарч ирэн блогтой нэг эсрэг нэг хийхээр болдог. Энэ үед Таврел хайр залуу Килиг харж андан эми ургамлыг нь хандлаа өгөхөд Кили Таврелийн гооцглэн сайхан сэтгэлд дурлах шиг болдог. Блог Леголос 2 эхлээд зевсгээр үзэлцэж байсан ч удалгүй нүцгэн гараараа зодолдож эхлэх ба энэ хоёрын тулаанч нэлээд удаан үргэлжилнэ. Леголос эльфийн армийн хамгийн шилдэг тулаанчүүд. Гэтэл блог түнтэй энэ тэнцүү үзэлцэж байгаагаас харахад энэ блогч мөн Леголостой адил оркийн армийн хамгийн шилдэг тулаанч бололтой. Удалгүй блог дийлдэж эхлэнгүүтээ цэргүүдэд дуудснаа өөрөө зүхтаад явчихсан юм да. Леголос цэргүүдийн дорхноо нухаж хайжаад блогийг өөрийн гараар алхаар шийдэн араас нь давхилаа. Дүрсэлэгдэн Смауг хэдий Билбогийн магтаалд хөөрч байсан ч бас тийм тэнэг амтан биш бололтой. Билбог одоочуудтай хамт ирснийг гадарлан алхаар дайрах үед Билбо бүгжөө зүүн тэндээс зүхтэж байгаад торонтой таардаг. Смауг биднийг яг алхана гэж хэлсэн ч тоорон зөвхөн Аркистон л чухал байлаа. Миний чулуу хаана байна? Гэд Билбо руу бүр сэлмээ далааж идэг шүү. Саяхан л миний анд нөхөргөө явж исэн биш үлээ. Энэ үед тоорныг харсан Смаугийн хамаг уур хурч битүү галаар төөнөж эхлэх үед манай хэд бөөндөө гүсээр аюулгүй газар орж чаддаг. Гэтэл энэ руунд нас барсан маш олон одоо дайчдын цогцсойхыг харсан тоорын нэгийг бодох шиг болох ба муур хулган шиг хөөцөлдөх биш нүүр тулан Смаугийг алгах ёстойгоо ойлгоод цэргүүдэд зоригжуулж алдсахаар шийднэ. Смаугийг алтан живүүлж алхахаар шийдсэн тоорон лууг өдөж доромжилж байгаад галаар төөнөх үед нь металл халиулдаг зуухан асааж чадлаа. Дахиад овоодон зуух халааж алтыг халиулахад хугацаа орох болохоор тоорон зориг гарган Смаугийг саатуулж эхлэх ба дээш доош болон болтож байхдаа яг хідүүлэх шахна. Ингээд бүх зүүх халсны дараа Билбо усан цоргуудыг нээн Смаугийг норгож орхиход Смауг бүр бөөн уур. Манай бусад одоочууд маань тэсрэг бөмбөг шидэн Смаугийг сатааруулж байх хооронд алт шингэрэн буцалж эхэлж байлаа. Смауг Билбог алхаар ардаас нь хөөн төв танхим руу орох үед тоорын өвөөгийнхөө асар том чулуу өшөөн дээр гарцсан зогсож байсан ч энэ нь хөшөө цутгах хэв байсан бөгөөд хавхалгыг нээх үед чулуун хэвний ардаас асар том алтан хөшөө гарч ирэх үед үүнийг харсан Смаугийн нүд гэрэлтэн хэсэгтэл гөлрөн зогсогч энэ алт нь хатуу биш хайлмаг алт байсан болохоор урсан үерлэж Смаугийн ам хамар руу алт орон живээл явчих шиг боллоо гэж бодсон ч энэ Смауг бүр үхэж өгөхгүй дурак юм аа. Тэр дөрөө цайзыг өрхөн гарснаа уур бухимдлаа мөрөөрөө байгаа нуурын хотынд гаргахаар шийдэн тэдний хотыг чиглэн нисэж эхэлнэ. Энэ бүхнийг хар зогссон Билбо нуурын хотынд санаан зовон бид юу хийж вэ
гэж амраа шиг үг хэлснээр энэ удаагийн part 2 маань төгснө.